Хэрхэн болон тавтамаарал намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Word, Excel, PowerPoint дээр QR code нэмэгдүүлж чаддаг талаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ QR code-ыг дэлгэрэнгүй та бүхэн ашиглаад сурсан байх. Шууд камера нээгээд таны залгасан линк руу шууд авчдаг. Тэгээ өнөөдөр та бүхэн маш энгийн байдлаар хэрхэн хийж алдгийг та бүхэндээ харуулна. Мөн та бүхэн үнэтэй холбоотой асуулт байвал Заяа найдварч текст аль ч сошиал платформ та бүхний үнэлэлтэд бөгөөд энэ бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуйд хараад манай YouTube сүгийг subscribe дарахаа бүү мартаарай. Ингээд хэлээ тиймэр горцгаая. Дэлгэцэн дээр харж байгаачлан та бүхэн хэрхэн өөрсдөө хүссэн PDF файл, Word, Excel, PowerPoint дээр QR кодыг оруулдаг талаар та бүхэндээ харуулъя. Яг дэлгэцэн дээр та бүхэн манай сувгийн QR код байгаа. Та бичлэг үзэнгээ утасныхаа камераараа уншуулангууд шууд манай YouTube суурь оруулах байгаа. Тэгэхээр энэ зүйлийг та бүхэн хэрхэн яаж тэр хийдэг вэ гэхлээр та тухайн өөрийнхөө үүсгэсэн хэсэг дээрээ insert гэж дээд талын tab дээр эхнээсээ 3 дахь байгаа. Энэ дээр энэ доноосоо add-ins гэдэг хэсэг дээр та get add-ins гэдэг хэсэг дээр дарна. Хайлтан дээр QR гэж хайна. QR for Office гэдэг хэсгийг та бүхэн add гэж татах байгаа. Дараагийн хэсгээр continue гэж хэдүүлээ дарна. Эхний хэсэг линкээ хэдүүлээ оруулах байгаа. Хамтдаа манай сувгийн videos гэсэн линкийг хэдүүлээ хамтдаа копитэж аваад буцаад PowerPoint руу ороод энэ хэсэг дээрээ paste буюу хуулж оруулаад энэхүү QR код гарч ирнэ. QR кодыг хэр том жижиг байлгамаар би та бүхэн энэ дундаас сонгож болно. Мөн заавал хар цагаан байх шаардлагагүйгээр та бүхэн бас өнгийн тохируулж болох боломжтой байгаа. Энэ бүгдийг хийсний дараа нь энэхүү цэнхэр insert гэдэг хэсгээр оруулна. Энэ зүйл орсны дараа та өөрийнхөө presentation дээр тэ хаана аль болон тохируулмаар байна гэдгийг та бүхэн хүснээрээ дараад сонгох боломжтой. QR-аа сонгосныхаа дараад нь та бүхэн picture format гэдэг рүү ороод ямар байдлаар харуулмаар байгаа гэдгийг та бүхэн сонгож олно. Магадгүй энийг хүрээллийн хажуу тийш нь манай presentation дээр байгаа шиг арай илүү төвөж харуулах ч юм уу те. Энэ бүх зүйлүүдийг та бүхэн өөрсдөө хүснээрээ сонгох боломжууд байдаг байгаа PowerPoint дээр. Word дээр мөн адилхан та бүхэн insert гэдэг tab руу ороод get add-ins гэдэг рүү мөн орно. Үйлдэлүүд маань яг адилхан. QR гэж та бүхэн хайгаад QR for Office гэсэн хэсгийг хэвтүүлээ хамтдаа дарна. Дараагийн хэсэг continue. Энэ байдлаар та бүхэн өөрсдийнхөө бичиж байгаа ямар нэгэн файл дээрээ линкүүдийг оруулах боломжтой байгаа. Дараагийн хэсэг буюу та бүхэн Excel дээрээ сарын тайлан, жилийн тайлан дээрээ өөрсдийнхөө удирдлагын хүмүүстээ харуулмаар байвал QR кодыг нэмэлтээр оруулж олно. Мөн адилхан insert, get add-ins гэд та бүхэн QR for Office гэсэн хэсэг маань таны баруун гар талд гарч ирэх байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Office-ийн аппликейшн дээр үнгүй QR кодыг оруулж олдог талаар та бүхэндээ демо хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал Заяа найдан дээр текст альж social platform та бүхний үнэлэлтэд бөгөөд манай YouTube сүгийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.